Rach, these are for you. Rich, these are for you. These олон тон дээр хэлж байна. Тийм учраас байгаа. For you. Чамд. Эднийг чамд. Wiper blades. Wiper blades. За энэ машины шил арчигч. Хосоор байдаг учраас these are гэж байгаа шүү дээ. Ганц шигээр хязгаарч байхгүй учраас. I don't even have a car. I don't even have a car. I don't have гэдэг чинь надад байхгүй гэсэн. Even надад ядаж машин ч байхгүй шүү дээ. No, but with this new car smell, you'll think you do. No, but with this new car smell, you'll think you do. Өгүүлдэ, тэ? Гэхдээ, with this in new car smell, шинэ машины үнэр, you will think in төвчлөл, you'll think you do. Чи тэгж бодох болно ирээдүйн цаг дээр, тэ? Тэгэхээр энэ машины шинэ үнэртүүлэгчтэй байхад чи өөрийгөө машинтай гэж бодно гэж байна. Okay, Phoebes, your turn. Okay, Phoebes, your turn. За turn гэдэг бол эргэх гэсэн үг. Болон тойроод эргэхийг хэлдэг. За ер нь чи turn right гэвэл баруун тишээ эрэг, turn left гэвэл зүүн тишээ эрэг тий. Тэгэхдээ энэ дээр болохоор чиний ээлж гэдэг утгаар гарч ирж байгаа. Toilet seat covers. Oh, toilet seat covers. Та нар энэ бичлэг дээр гарч байгаа цаасыг нь бол харсан баг тий. Ер нь үнэтэй ресторанууд болон luxury mall-уудын хөдөлтааны төвүүдийн нойлуудад энэ байж идэг. Нойлын суултурын цаас. Cover гэдэг нь ямар нэг юм бүтээхийг хэлдэг. Бүтээлгийг бас cover гэж хэлдэг. Is that what you were doing while I was getting gas? Is that what you were doing? Is that гэдэг нь that is гэдгийн is нь урдаа орц учраас асуух өгүүлбэр гэсэн. Is that what энэ чиний you were doing хийгээд байсан зүйл? While гэдэг үг нь болохоор тэгэхэд. While I was getting gas. I was getting gas гэдэг нь би бензин авч байхад гэсэн. Тэгэхээр намайг авч байх хоорондоор бензин авч байх хоорондоор is that тэ энэ та хоёрын хийгээд байсан юм уу? You guys. За энэ дээр болохоор you guys өгүүлбэрээ төгсгөл нэг юм өхөөрцөн маягтайлаад ер нь бол та нар юу хөөх юм бэ? Та нарыг яас хөөх юм гэдэг утгаар хэлж байгаа. You guys гэлхөө инэзүүдаа гэсэн утга штэ. Хэлж болно. Guys гэдэг нь ер нь залуус. Guy гэдэг чинь нэг тон дээр эрэхтэй хүн. Guys гэхээр олон тон дээр залуус болчдөг байхгүй. Тэгээд найзуудаагаа ч guys гин, эрэхтэй олон хүмүүсийг ч guys гин, эрэхтэй эмэгтэй байсан ч хамаагүй guys гин. For Ross, Mr. Sweet Tooth. За for us. For гэдэг үг хэлээд хин нэгний нэрийг хэлж байвал тэрэнд энэнд гэсэн утгатай шүү дээ. Mr. Sweet Tooth. За энэ нэг юм хэлц үг байна. Амттанд дурладаг хүмүүсийг хэлдэг. Cake, make, зарим гэдэг дуртай тий. Ер нь л чихэрлэг зүйлсд дуртай хүмүүсийг нэршлэн гэх юм уу та хүмүүсийн ярианы хэлэнд хэлдэг нэршил. Тэгэхээр амттанд дурлагч, ноён амттанд дурлагч гэж. You got me a cola drink? You got me a cola drink. За Coca-Cola гэдэг ундаа болол Coca-Cola гэдэг брендийн нэр нь шүү. Яг ийм бор өнгөтэй, сахартай, газтай ундааны төрлийг өөрийг нь cola drink гэдэг. Тэгэхээр та нар надад колоны төрлийн ундаа авсан юм уу гэж байна. You got me. Надад авсан. Get-ийн өнгөрсөн цаг got. Чи авсан me би гэсэн үгээс тэгэхээр нат чинь надад авсан гэх. Тэгэхээр өнгөрсөн цаг дээр ихээр авчихсан, аваад өгч байгаа учраас тийм. And a lemon lime. And бас a lemon lime. Lemon lime. Нимбэг лаймны амттай хийж үсэн ундааг ингэж нэрлэдэг байна. Lemon lime гэж. Well, this is too much. Рас бүр авч байгаа бэлгэндээ ерөөсөө сэтгэл нь дагдлахгүй, баярлахгүй, ер нь жоохон ёо за арай ихтэй хоёр тэнэгэ гэсэн байж байгаа. This is too much. Энэ арай хитэрнэ. За too much гэдэг үг бол ер нь бол хитрхи их гэсэн утгатай. Тэгэхдээ энэ дээр болохоор юу гэж хэрэглэж байна гэхээр чиний хийж байгаа үйлдэл чинь арай хитэрж байна гэдэг утгаар хэлж байгаа.
За яагаад арайтарч байгааг нь дараагийн өгүүлбэр дээр гарчна. I feel like I should get you another sweater. За I feel like надад тэгж мэдрэгдэж байна. Feel гэдэг нь мэдрэмж гэсэн үг. I feel like I should get би авах ёстой юм шиг санагдаж байна гэсэн үг. Тэгээ энэ хэсэг нийлэн get you another sweater. Get авах you чамд another бас нэг sweater буюу цамц. За тэгэхээр би та нарт дахиад нэг цамц авч өгөх хэрэгтэй юм шиг санагдчихлаа. Энэ болохоор Joey, Chandler хоёрыг ер нь бол яжилж гин гэсэн үг те. Өөрөө болохоор найзуудтай сэтгэл гаргаад их мөнгө зарцуулаад цамц аваад өгсөн байхад нөгөө хоёр нь өөдөөс нь $1 ч хүрэхгүй мөнгөөр 2 шиг ундаа аваад өгсөн байна те. Оо та нарын биелэг арай л их үн цэнтэй, маш үнэтэй юм аа. Би барыг ичээд те та нар хитрхи их бэлэг өгөөд байгаа учраас би ичээд та нарт дахиад нэг цамц авч өгмөр санагдлаа. Яжилж гин те. And last but not least, they're ribbed for your pleasure. And last but not least. За энэ болохоор бас юм хэлц үг байгаа. Хамгийн сүүлийнх нь гэхдээ хамгийн чухал нь яг өгчилж очивол ийм утгатай. За ерөн л нэг тийм хамгийн сүүлд байгаа хүн хамгийн чухал байдаг шүү л гэдэг санаа заяа. They rib for your pleasure. За энэ болохоор таны таашаалын төлөө. За rib гэдэг нь уг нь бол хавиргыг хэлж байгаа. Тэгээ энэ дээр болохоор rib гэдэг нь болохоор бас юм үрэх гэсэн утга бас байгаа. За утга нь энэ үгний өөр нэг утга. За тэгээ энэ хоёр Моникад бэлгэвч бэлгэлж байгаа байхгүй юу? Тэр нь болохоор юм товруутай бэлгэвч юм байл. Тэнгүүд тэр бэлгэвчний одоо шашхан дээр нь rib for your pleasure гэдэг үг бичээстэй байдаг юм байна. Тэгээд энийг одоо хошин болгож Моникад бид хоёр чиний таашаалын төлөө бэлэг авчирлаа гэдэг утгаар хэлж байгаа.